Сүхбаатар Эрдэнэт гэж. За 26 оны төсөвдөр за боловсрол эрүүл мэндийн салбарыг бол онцолж бас цалин хөлс орлогыг нь бол нэмэгдүүлж за үйлдвэрчдийн эвлэлтэйгээ одоо энэ төсөв батлагдах энэ мөчид бас одоо хамтын гэрээ хэлцээр хийж за боловсролын жилийг бол онцолж боловсролын салбарт цалин хөлсийг нэмэгдүүлэх за мөн суур салбар улс эрүүл мэндийн салбарынхаа цалин хөлсийг төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэхээр бол шийдвэрлсэнд бол таатай байгаа. Гэхдээ дагсан төсөл дотор бол бид нэг зүйлийг дутуу орхисон байгааг би одоо бас дахиж хэлье гэж бодож байна. Боловсролын салбар дотор багшаас өөр маш олон ажилтнууд байдаг. Цэцэрлэгээс ахуулаад өглөө хүүхдээ чинь тосч аваад цэвэрлэгээ үйлчлэгийг нь хариуцдаг, аюулгүй байдлыг нь хариуцдаг, түлш халуун дулаан байдлыг нь хариуцдаг гэд энэ олон ажилчдыг одоо ингээд энэ дагсан тогтоолдоор зөвхөн багш гэдэг байдлаар тавьчихж байгаа нь ялгарлсан, гадуурхсан асуудал болчих үү дээ. Тийм учраас боловсролын сайд энэ баталсан төсөвтэй багтаагаад за магадгүй төсвийн тодгол дээр бас энэ цөөхөн 900 мянган төгрөгийн цалин авдаг шүү дээ. Энэ хүмүүсийн асуудлыг бас нэг давхар тодорхой хэмжээнд нэмэх ийм орон зайг нь байлгаж өгөхгүй бол одоо нэг салбарт ажиллаж байгаа, нэг байшин дотор ажиллаж байгаа энэ хүмүүсийнхээ бас орхицсон. За эрүүл мэндийн хувьд бол ажилтан гэдэг нь бол адилхан орсон байна. Тийм учраас энэ асуудлыг бол одоо дагсан тогтоол дээр засаж оруулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг бас хэлмээр байна. За Эрдэнэт гүшүүн санал хэллээ. За